Өнөөдөр бид монголчуудын эрт дээр үеэс ам дамжин ярьж ирсэн нэгэн нууцлаг зүйлийн талаар ярилцуулно. Гэрийн буг, гэрийн онго гэж юу вэ? Энэ зүйл жинхнээсээ байдгүй эсвэл ердөөл хүний толгооноосоо зохиосон хийсвэр зүйл үү? Тэгвэл өнөөдөр хамтдаа гэрийн бугийн талаар хамтдаа ярилцгаая. Туулан суугаад таалан сойрох нь. Та нар дундаас өмнө гэрийн буг гэдэг үгийг бол зөндөө сонсч ирсэн бах. Яг зөв ээж аав нар чинь та нарыг загнахтаа гэрээс сайн гар чи гэрийн буг боллоо гэж бол ярьдаг. Гэхдээ өнөөдөр бид яг жинхэнэ гэрийн бугны талаар ярилцуулна. Хэд хоногийн өмнө би гэрийн бугны бичлэг постлсон. Тэгээд ер нь л жоохон би ард зайлгын бичлэг. Ер нь л жоохон эмзэг хүмүүс нь жоохон дэлгэцнээс ингэж жоохон холдож болно шүү за. Тэр нь болохоор энэ байна. Харж байгаа. Ингээд нэг жижигхэн хүний толгойтой дээр ингээд амьсгалцсан хөдлөөд байгааз. Тэр гарчиг дээр нь гэрийн буг буюу Домавиок барбашка Туркийн гэрийн буг байна. Тэгээ би яг энэ бичлэгийг харчаад ямар зөвүүн үнэмшилтэй юм бэ гэж бодсон. Тэгээ энэ бичлэг жинхэнэ бичлэг бол биш л баха. Миний бодлоор л. Гэтэл одоо ингээд та хараар эвлүүл гэхлээр одоо энэ сүүдэр хүнийхэн сүүдэр маш сайн болсон. Тэгээд хэцүү. Яг ингээд эвлүүл гिचлээд аюу хэцүү байхгүй. Хүүхдэд үзүүлмээр юм байна. Орой хоолныхаа аяг тавгаа угаахгүй бол ийм юм орж ирдэг гэд. Яагаад гэвэл энэ юм хүний үлдэгдэл хоолоор хооллоод заваан айлд байх дуртай. Цэвэрч айлд ийм юм байдаггүй гэд хэлэх хэрэгтэй л юм байна. За харж байгаа хүүхдүүд цэвэрхэн байхгүй бол энэ гэрийн буг галтгооны чинь буланд очоод ингээд хөвтчихдээ штэ. Уян нэг зөвүүн комент шүү. Гэрийн буг гэдэг нь гэрийн сахиус буюу гэрийг өөдтэй өнгөтэй авч явдаг ганц гол зүйл нь тэр байдаг гэдэг шүү. Чихэр жимсэнд ихээ дуртай. Арх бас уудаг. Дээл эмээ манд байнга ярьдаг. Хэдий гаднаасаа өнгөө алдсан ямар ч байсан дотор үзэмж гэрийн эзэн гэрийн бугийг хэрхэн хайрлаж хамгааснаас үүдэж тэр хэмжээгээрээ өнгөтэй өөдтэй харагддаг юм аа. Бас гэрийн буг ирснээр жавар үргээж гэрт халуун дулаан уур амьсгал энерги шингэдэг гэсэн. Бас нүүдэл суудал хийхдээ хэр сайн буг байна авч явдаг юм гэсэн. Шин гэрийн жавар үргэн гэдэг нь бас гэрийн бугаа авчирч байгаа гэсэн үгч гэж өвөө минь ярьдаг. Байхгүй гэж боддог хүмүүс минь түүхээ сайн судлаад үзээрэй. Манай гэрийн буг ямар шүү юм байгаа бол нэг харчих юмсан. Үгүй сайн юу вэ? Танаа гэрийн буг сайн уу? Манайх сайн. Айгүй гоё жавар үргэж байгаа. Танах сайн уу? Ээжийн эмээ нь хүүхэд байхдаа айлд харсан гэсэн. Тохоо хэрийн биетэй ханын толгой дамжаад гүүгээд байсан гэсэн. Ээж маань Баруун аймгийн хүндэлтэй. Гэхдээ яг сонио ингэж ярьсан чинь ингэ жоохон бахта энэ аимшигын юмны талаар сонсч ирсэн ч та нарт тийг санагдаж байна уу? Гэрийн уйнаар ингээл авраал ингээл гүйлвэд гэ тэ. Чебрашка байна гинэ. Гэхдээ манай гэрийн буг нь би гинэ. Надаас шал өөр юм байд юм байна шүү дээ. Өнөөдрийн бичлэг Universal сургалтын төвтэй хамтарч байна. Universal сургалтын төвөнд 2014 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд оюутан залуусын суур хэлний мэдлийг сайжруулах, гадаадын ихтэй сургуулиудад элсэж ороход шаардлагатай шалгалтуудад бэлтгэх, мэдээлэл өгөх зэргээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Үүнээс гадна 7 хоног бүрийн олон нийтийн үйл ажиллагаа, үн төлбөргүй IELTS, SAT, MOOC шалгалт авах, амралтын өдрийн давтлага, ярианы анги зэрэг олон давуу талуудтай. Сурагч нарын өвлийн амралтанд зориулсан уян хатан цагийн сонголттой өглөөний түрүүчилсэн анги болон өдөр оройн 12 сарын эсэлтээ авч эхэллээ. Тэгэд гайхалтай нь юу вэ гэвэл 12 сарын эсэлгч нартаа зориулж 20% хямдрал зарласан байгаа. А2 буюу суурьтай агаан шат 560 мянган төгрөгөөс 448 мянган төгрөг болсон. B1 буюу дунд шат 610-аас 488 мянган төгрөг болсон. B1 Plus буюу гүнзгийрүүлсэн дунд шат 660-аас 528 мянган төгрөг болсон. B2 буюу агсан шат
720-оос 576 мянган төгрөг. IELTS бэлтгэл 800 мянган төгрөгөөс 640 мянган төгрөг болсон. SAT бэлтгэл сая төгрөгнөөс 800 мянган төгрөг гэх мэтчлэн хямдарсан байгаа. Нэг анги нь 12-оос 15 хүний дүрэлттэй бөгөөд 13 наснаас дээш хэн бүхэн хамрагдах боломжтой. За тэгээд англи хэлээ системтэйгээр шат ахиулан суралцах, сайжруулах хүсэлтэй байгаа хүмүүс Universal төвд холбогдоорой. Ингээд бичлэгтээ эргээд орцгоё. Тэгээд үүнтэй холбоотой нэгэн болсон явдал орсон байна. Гэрийн онго гинэ. Гэрийн онго, гэрийн буг гэдэг чинь баг ойролцоо өстэй. Гэрийн онго та бүхэнд нэгэн зүйлийн тухай хүүрнмээр санагдлаа. Энэ бол гэрийн онго буюу гэр орны сахиул хамгаалагч гэх нэгэн сонин амьтны тухай сонссон зүйлийнхээ тухай бичиж. 2006 онд л доо эгч маань нэгэн ламаар байнга ном уншуулдаг, засал хийлгдэг байсан юм. Тэр лам маш залуухан боловч эрдэм мэдлэгэн тун их төвдөд очиж хүртэл суралцж байсан гэх. Ярианаас нь л өндөр боловсролтой нь мэдэгдэж байсан юм. Мөн зөвхөн өөрийнхөө танил хідэн хүнд л тусалдаг засал хийдэг юм гисэн. Би ч яг уу шашин шүтлгэнд нэг их итгээд сүйд болоод байдаггүй. Зүгээр л хүндэлж явдаг хүндэлтэй. Ингээд лам засал номоо уншиж хүний чөмгөөр хийсэн бүрээ татах мэтэр сонирхолтой үйлслүүдийг хийв. Би зөвхөн хажуунаас нь л анзаарч суулаа. Игчийн тушаалаар ирсэн мэн тэр. За тэгээд засал номоо дууссаны дараа бид зүгээр сонирхолтой яриа өрнүүллээ. Лам залуу олон сонирхолтой явдал ярьсны дотор дэлхий 200 жилийн дараа ямар байдалтай харагдах тухайч сонин юм ярьсан юм. За тэр ч яах вэ? Гол юм бичээ. Хүний нууц учраас тухайн ламын нэрийг нууцлсан дээр билээ. За инглиэрэл үнэн байдаг штэ. Айл гэр болгонд. За зарим айлаас дайжид явждаг гэсэн баха. Хүн ч гимэр юм уу? Амтан ч гимэр юм уу? Нэг тийм жижиг юм байдаг гин. За саяхан бидний харсан мөн болоо явчлаа шүү. Тэр нь айл гэрийг сахин хамгаалж муу зүйлээс хамгаалж байдаг байна. Ламын хэлснээр бол төв хэрийн биетэй гин. Яг л мөн болж таарч ин да. Лам өөрийн даавун цүнх шиг богц гэдэг билүүдээ сайн мэдэхгүй юм. Юмн дотор нь өөрийнх нь амтан байгаа гэх юм. Би сонирхож түүний царай төрх нь ямар хуу вэ гэж асуухад лам. За энгийн хүмүүс ч нэг таалагдахгүй байхаа. Тийм ч таатай царайтай амтан биш гэж байна. Би ч улам сонирхон асууж шалгав. Тэрээр цааш ярив. Гэрийн онгон их эдэмхий, их хоол иддэг. Энэ яг мөн болж таарчлаа шүү хөөе. Тэгээд хоол өгөхгүй бол их ууралдаг. Бас сархад нь их дуртай. Сархад өгөхөөр учиргүй баярлна. Тэгээд бас болоогүй. Уугаад согтно. Харин согтохоороо яадаг юм байгаа юм. Мэдрэмж инээтрээ нөөцлөгдөг юм уу? Энгийн хүмүүст харагдахаа болчихдог. Гэхдээ тэр нь ховор л доо. Гэхдээ бас нэг юм нь тэр өөрөө харагдахыг хүссэн хүндээ харагддаг. Харин хүсэхгүй бол харагдахгүй. Минийх бол надад байнга л харагддаг л та. Жаахан хүүхдүүд хаяа хараад баярлдаг. Ийм болохоор би жоохон бахтай харагддаг байсан талаар нэг сон орж ирээд байгаа юм болов уу? Кино мөнөөс харсан юм болов уу? Бас нэг кино байдаг шүү дээ. Энэ жижигэн нэг галзуу хүмүүстэй. Харин зарим хүүхэд айж уйлна. Зарим айл сайхан энергитэй байхад зарим айлд ороход нэг л хүйт даадаг та. Эн чинь гэрийн сахиус нь эзнээ орхисон. Эсвэл уур нь хүрээд хамгаалах ажлаа хийхгүй байна гэсэн үг. Заримдаа дүрсгүйт гээд байдаг тал бий. Дүрсгүйт нь гэхээр бүр болохгүй зүйл бол хийхгүй л дээ. Тэр бас их яриа. Баярлна, уурлна, баярлахаараа бүр бүжиглдэг гэж. Бүр яагаад ч юмнууд нь харагдах юм. Харин би өөрийнхийгөө бидээ ихэнхтэй авч явдаг. Тэр ч өөрөө ингэхэд дуртай байдаг юм. Учир нь бид бидээ итгэдэг л дээ. Гэт инээ. Ламын ярьсан зүйл надад инээдтэй санагдсан ч зарим талаараа нэг л хачирхалтай байлаа. Хэдий ийм зүйл итгэдэггүй ч гэсэн бидний хүний мэдрэхүйгээр мэдрэх боломжгүй зүйл байж болохыг үгүйсгэх аргагүй шүү дээ. Бид гэр орондоо хил ам хэрүүл тэмцэлтэй байхаар онгон гомдоод явчихна. Харин сайхан инээд шуугантай байхад өөр айлын онгоч хүрээд ирдэг юм лээ шүү. Гэхдээ өвдөж зовсон ч юм уу эсвэл ямар нэг гай зовлон тохиолдсон зарим хүмүүсийг орхидоггүй. Бүр муу зүйлээс хамгаалахын хажуугаар унтаж байхад нь хүртэл чихэн дээр нь дуулж тайвшруулж өгдөг гэсэн.
Та бүхэн өөр өөртөөрөө тунгаан наамна үстэй. Сонссон зүйлээсээ л хуваалцлаа. Баярлалаа. Энэ саяын гэхдээ миний постны комментуудтай айгүй тохиротох юм. Оросд бол байдаг гэсэн шүү. Тэгээд гэрийнхаа нэг болонд хоол бас арх тавьж орхиод гэрийнхээ хамгаалагчийг хоолдог гэсэн. Энэ талаар би бүр дээр уншиж байсан. Нэг хүүхэн нэг байр худалдаж аваад орсон чинь гинэтэл хутга энтер нь хөл дээр нь унаад л гимтээгээд ажил төрөл нь бүтэхгүй байхаар нь мэддэг хүнээс асуусан чинь гэрээ чинь сахиус тогшорсон байна. Гэт тэгж хооллоод ажил төрөл нь бүтээд их сайхан амьдарч байгаа гэж бичсэн байсан. Энэ манад ойр аюусан ингээд халбах сэрээ алга болоод байгаа. Жигтээсээ яг манад яг энд би нэг байжснаа гинт амар удаан хараагүй халбах сэрээ гинт гарч ирсэн мэрээд байгаа байхгүй. Аюу сонь юм болоод байгаа байхгүй. Гэрийн буугаа нэг тайвшруулт юм уу? Нэг арх авч тавьд юм уу? Гэрийнхаа нэг буланд. Энэ тухай Оросын зөв бэлгийн тулаан гэдэг нэвтрүүлгийн нэг дугаарт гарч байсан. Гэрийн онгод бла бла гэд зүнчт нь үзчихэд би бас Монголд нэг тэгж гэрийн онгодоо тижээдэг хүн сонсож байсан. Хоол хийгээд гэрийн буландаа бүр булан ширээ засчихсан. Тэр тэндээ тавьдаг. Тэгээд унтаад босоод ирэх гэлүү тэр нь байхгүй хоосон болчихдог байдаг гэсэн. Гэрийн онгодыг сайн арчлах хэрэгтэй л байдیں۔ Гэсэн би итгэх гээд байгаа. What? YouTube-с home creature гэхэлэр байдаг. What? Mysterious creature. За. Хараа. Тэр цаана. Түр муур юм шүү. Муур юм шүү. In 2011, you can obviously За энэ бол биш ээ. Энэ бол биш шүү. you can obviously see the appearance Энэ бол ивлүүлэг. Би уусах л та. Манайхан изээ гэж ярьдаг. Тэднийх изээтэй энтергээд мэддээ штэ. What? Тэдний дорж хоол цай идвэл аяган дээр нь гараад хуруугаа хийждэг. Согтдог гэдэл бас баг охиныг дагаж явдаг гэд зөндөөл ярьдэн штэ. Бэд юм шиг байлээ. Йоо зүгээр л ярьж идэг тэр Батагийнх изээтэй. Энэ Доржогийн изээ нь жоохон сахилахгүй. Дээр миний утсыг авцсан байлээ шүү. Дээр миний Facebook ороод гэрийн бугны талаар бичлэг шеэрлсэн байлээ шүү. Тэдний изээ нь аюу сахилахгүй. Ойрд Instagram ороод байгаа. Талигач имээ маань нэг удаа харваад осгож том болгосон ачтээ нараа хүртэл танихаа болчихсон байсан үе. Тэр үед яг л наадахыг чинь яриад байдаг байсан юм да. Энийг хардаа энэ жижигхэн хөөрхөн амтныг гэж ирээл тэнгүүд нь бид нар цаашлуулад эднэр тэгээд юу хийдин яад ийдийг асуухлаар эдэр чин дуулна бүжиглэн их хөөрхөн гэл бүр хуруугаараа зааж ирээл ярьдаг байсан их сонио. Ямар эвгүй юм те. Гэрийн буг заяач гэрийн он гэх мэтэр нэрлэнэ гэж. Түрүүний увсайхан юу гэлээ? Изээ иглөө. Нэг бичлэг байна. Орсон чи байхгүй байна. Аймали домовоо. Зя. Билнүү guys. 그리고 요즘 oturmuş durumda yok. Diye bir şey diyeyim soğuk süreci demem ciğerimi ve hemen diyeceğim ciğerimi. Devlet alma. Ямар зэм үү? Her şey sağ olsun. Niye şu hafta? Өөрчлөсөн биш тэгээд. Да, фильм таким. Да, я же на гиду. Да, билетики гэдэг үү? Хоёр хөл дээр яваад тийш тий. Чуть чат байна энэ. Özün çeşi kabuğa. Arım. Yaz şimdi çiz arım. Arım. Муур юм болов? Мууранд хувц өмсгцсэн юм болов? Гүй муурч ингэж явахгүй хоёр хөлөөрөө. Ийм удаан бол явахгүй бах тий. Энэ бол дандаа л хоёр хөлөөрөө явж байна.
Тэгээ хаана вэ? Орос доо. Жолоо. Би гэшди ичээд боо. Би гэшэм цэглээ ичээд. Орслах шиг нь орсоор ярьж байна. Энэ царай нь. Юу вэ? Бүжиглэлийн нэг харчих юмсан хой. Ийм жижигхэн гартай юм шүү дээ. Ямар сони те. Итгэхээр л юм биш үү ер нь бол хой. Бин муу юм шүү. Бин муу хөвтэй юм шүү. Настоящий домового. Дома гэдэг чинь гэр гэсэн үг. Домового гэдэг чинь гэрийн л юу юм байна л да. За орсууд юу ярьж байна харъя. Ээж унтаж байна. Би өглөөний 5 цагт цэвэрлэж эхэлсэн. Яагаад гэдэг мэдэхгүй. За. Би цэвэрлэж байна. Энэ юу Google Translate шүү. За. Гэрээ цэвэрлэж исэн чинь би түүний өрөөнөөс коридор руу гарах гарцыг цэвэрлэж байсан. Би цүнх авахаа мартснаа. Санаад хог хаяад би хурдан эргэж уутыг нь авсан. Би бас нүдний булангаар нэг залтай амтан гинэ. Нэг сонин амтан олж харлаа. Би дахиад эргэж харвал тэр байхгүй байна. Өнөөдөр би том тойлны дэргэд зусаад өөрийгөө харж байна. Дахин эргэн хараад ээжийн өрөөнөөс сүүдрэг гарч ирэхийг хараад би бараг л айлаа гэж байгаа юм уу? Би өөрийгөө новшин энэ юу байсан бэ? Нэг хар сүүдрэл харагдсан юм байна. Ямар хөөрхөн юм бэ гинэ? Нэг хөөрхөн кейс илүү хачирхлаа харагдчих. Надад бол нэг орос бичлэг байна. 2 жилийн өмнө жинхэнэ гэрийн бог оллоо гэдэг ийм бичлэг байна. 23 сая хүн үтсэн байна. Начнем с одной из Гэрийн бог нэ. Ийм гэрийн бог байхгүй. моих любимых игр на внимательность. Я вот как хороший Что вы там делаете? Сейчас чуть-чуть помоем, чтобы клей не присох на плитке. И потом уже Татьяна сама отмоет. Йоо. Айлгаач. Зя. Зураг нь байна. Орсоор гэрийн богны царай ярьж байна. Вова, ночью останьтесь одни дома и проводите ритуал в полной темноте. Шүн харахуйд гарч ирдэг гэж байна. Поставьте маленькую тарелку со сладостями на стол и 3 Жижигхэн тавхтай юм орхиорой гэж байна. раза произнесите: «Приди ко мне на общение за угощением». Если вы вызвали домовенка, то услышите еле заметный шорох. Как вы... Дурнууд нь л ойролцоо л энэ саяын. Тэр аюултай мүү гэсэн чинь аюултай бишээ гэж байна. Сөний те. Орсууд бол аюул их ярьсан биш үү? Гэрийн богн цаа тоглоом нь хөдөлгөөд байгаа юм уу? Уцаар татсан баха. Энэ ихтэй худлаа санагдчихэв. Гэрийн бог айл болгонд байдгүй гэсэн чинь айл гэр бүл гэж амьдршд байгаа л бол дааж авсан гэрийн онго буг гэж байдгийн гэсэн шүү дээ. Муухай бохир заван хэрүүл тэмцлийг хийдэг айлаасаа буг дөрвөөд цухтаачдаг. Цухтаачгаагүй бол байгаа байх таа гэж байна. Манайх тэгвэл байгаа л юм байна. Ашгүй. Одоогоор би л гэрийн бог байна даа гинэ. Гэрийн бог гэснээс манай нэг танил ивч нэг тийм мэдрэмтгий хүн байдаг юм. Оюутан байх үеэ хойд хөршид өнгөрөөсөн. 100 амралтаа Монголд ирэхгүй тэндээ ажил хийж өнгөрөхдөө ажилдаг байсан кампийнхаа эзнийд нь хонох шаардлага ямар тааж гарсан юм гэсэн. Тэр шалтгааны сайн санагдаггүй. Тэгээл шүн унтаж байхад орон доор нь чимээ гараал түнтгнээд байж л дээ. Тэгээд өнгийгөөд харсан аюу тийм нүдэнд дулаахан өвдгөний хэрээр татсан өвгөн төмс арилгаад сууж байсан гэсэн. Оросд бол байдаг юм байна тийм ээ. Түнтгнэж мүнтгнээд юу хөөх юм гинэ. Үгүй төмс арилгаад юу хөөхөн ажиллагийг харин хэдэн төмс арилгадаа байж байгаа юмсан ядч вэ? Гэрийн бог байна уу? Манайх байна уу? Хэдэн төмс арилгаад өгөөш нуугдаад байж хаар. Хаагур байна. Түүний хоол мол тавиад өгье шүү. Гэрийн бог аа. Гэрийн бог минь хаад байна? Гэрийн бог аа. Манай гэрийн бог хаа.
Манайха нэр худлаач шүү. Би гэрийнхаа богоо олцсон шүү. Хараа манай гэрийн бог хоол идэнэ. Тэ. Харж гинүү guys. Өмнө л жоохон цагаан болохоос яг л гэрийн бог хоол идэнэ. Жижигхэн тавганд хоол хийгээд тавьчихаар өөрөө идчихин. Заримдаа бүжиглээс тоглоно. Түнтгэн хараа түнтгэр гизтэй. Яг гэрийн бог байгаас тэ. Нүд бүд нь хараа. Түмс арай арилгахгүй. Түмс арилгахыг зааж өгөх үү чамд? Түмс арилгаж чадах юм уу? Чадахгүй гинэ. За. Окей. Яаж бүжиглээд байж гэрийн бог минь. За ойлгосон. Өн манай гэрийн бог юм буулгадах юм. Чин босод гэрийн бог шиг байл та. Сахилахгүй гэрийн бог уу яадаг? Чи арай сахилахгүй юм шүү. Арай сахилахгүй юу чи? Хэдий юм сахилахгүй гэрийн бог байсан. Бас тоглоно гин шүү чи. Юм сахилахгүй гэрийн бог байд юм уу чи? Хараа ингэж штт. Юу вэ? 2024 оны 11 сарын 24 саяхан өнөөдөр гэрийн богнуудыг сүүгээр дайлах өдөр байсан юм байх та. Guys, хэдүүлээ хэдхэн хоногийн өмнө маш чухал өдрөө орхисон байна. Гэрийн бог нь муу бүх зүйлийг зайлуулж тухайн айлыг альва сөрөг зүйлээс хамгаалдаг гэх домог бий. Хэрвээ таны барьсан бүхэн гараас чинь унаж хагарч гэртээ байх нэг л духгүй мэт санагдаж байвал энэ нь гэрээс тань гэрийн бог явсныг илэрхийлэх болно. Гэрийн бог нь муу бүх зүйлийг зайлуулж тухайн айлыг альва сөрөг зүйлээс хамгаалдаг гэх домог бий. Эртний Орос улсад гэрийн буугийг эд хөрөнгө мал амьтныг хамгаалдаг гэж үздэг байсан учраас ихээр хүндэлдэг байв. Харин гэрийн эзэд түүнд анхаарал хандуулахгүй бол тэр уурлаж тухайн айлаас дайждаг байсан гин. Ингээд гэрийн бог танд гомдож уурлаж гэрээс тань дайцсан болохыг гих 11 шинж тэмдэг гэж байна. Окей, одоо хэлэх байгаа энэ 11 шинж тэмдгээс илэржээвэл танаа гэрийн бог чинь танахаас явсан байна гэсэн үг юм байна шүү. Шөнийн цагаар гэрт чимээгүй байх. Эртний домоос үтгэхэд гэрийн богийг шөнийн цагаар мэдрэх боломжтой гэж байна. Окей, шөнийн цагаар хаалга, сав суулга дуургаж, алхаж өөрийгөө байгааг сануулдаг гэж байна. Гэтэ өөрний чимээ гараад идэх шүү те. Гэрийн тижээвэр амьтад тайван бус байх болно гэж байна. За манайч гайгүй байна. Манай муурал өдөржин унтдаг эд зүйлс алах болох. За эхэлж байгаа юм даа нөө миний ярьж исэн манай сэрээ алга болоод байгаа ямар нэг юмнууд манай гэрээс алга болоод байгаа. Нэг сонь жижигтэй сонь тийм жижиг сайжиг юм алга болоод байгаа. Гэрийн бог нь эзний мэдэрдэг учраас шаардлагатай тохиолдолд гэрийн эздэд туслах гэж хичээдэг. Тиймээс эд зүйлс алга болох нь гэрийн бог танд сэтгэл хангалуун бус байгаа эсвэл гэрээс тань явсан болохыг илэрхийлнэ гэж байна. Окей. За 11-ээс нэг нь ямар ч сан зүүн таарад шүү. Зүүдлэхгүй байх гэж байна. Ямар ч зүүдлэхгүй бол гэрийн бог чинь явсан гэсэн үг юм шүү. Гэрийн бог нь зүүдний тусламжтайгаар эзэндээ ямар нэг асуудлыг шийдвэрлэх гарц гаралгаа хилж өгөхөөс гадна заримдаа тайвшрах боломжийг ч олгодог гэж нөгөө дуулаад байдаг гэдэргээ тэр нь яг энэ юутай ойролцоо юм те. Гэрт духгүй болох гэж байна. Цаанаасаа л нэг юм нэг сонин духгүй байгаад байвал бог нь явсан гэсэн үг юм байна. Тасалгааны урамл үхэх гэж байна. Урамл авч тавиал тэр нэгэл байж гал үхээл байгаа бол гэрийн бог чи явчиж зочингүй байх. Окей. Хүүхэд уйлах, хүүхэд хитрхийг уйлаад байвал гэрийн бог маань явчих гэсэн юм байна. Өвчин орох, гэр бүлийн хэрүүл. Окей. Гэрт чихтэй байх. Хит их гэрийн чих бол ер нь бол би ч гэсэн сөрөг нөлөөтэй. Тэгээд чихтэй байгаад байвал тэнд гэрийн бог нь явсан гэсэн юм байна. Мэдээж бас цонхоо давхар сайн онгоолох хэрэгтэй. Зөвхөн гэрийн богнаас болж байгаа биш шүү. Ингэж шүү. Гэрийн богийг гэртээ авчиж гарах гинэ. Их цэвэрлэгээ хийх. Окей. Гэртээ их цэвэрлэгээ хийх цаг болцсон юм шиг байна. Ямар нэг зүйлээр дайл, зүсэм далах, мөөхий, жигнэмэг гэх мэт амтныг шүн унтахтаа хөргөчийнхөө арын буланд хийж үлдээгээрэй. Жом идчихвэл яах юм бэ? Гэрийн богны орон жом идээд тэгээ жомтой болчихвол яах юм бэ? Тоглоом хий. Гэрийн богд зориулж жижигхэн хайрцагт зоос, шүр, гоёл чимэглэл хийж онцгой газар тавиарай. Эрэг энерги хадгалт. Гэрийн бог нь хэрүүл гомдол гих зүйлсийг маш ихээр мэдэрдэг учраас нэг нийгэмтэй хүндэтгэлтэйгээр хандаж байгаарай гэж байна. Окей. Сонирхол юм гэхдээ. Даанч хідүүлээ гэрийн бог дайлдаг өдрөө орхисон биш үү? За өнөөдөр ямарсан хідүүлээ нөхөөд гэрийн богнуудаа нэг
дайлчих юм. Тэр жижигэн таван дээр сүү тавиад орхиор өглөө дууссан байвал гэрийн бухтай гэсэн үг шүү. Би бол тавиад нэмэр байхгүй. Угаасаа манайх гэрийн бухтай. Манай гэрийн бухс үүнд дуртай. Залуу гэр бүл дөнгөж төрөөд удаагүй хитгэн сартай хүүхдээ аваад 2 жилийн өмнө Жанжин клубт хашаа байшин түрээслээд эхний 2 жилч давгүй өнгөрлөө. Сүүл рүүгээ өнөө жаахан маань хий зүйл рүү заагаад шүн айж ойрлоод хөл гараас нь унтаж байхад нь татаж угтчаад том өрөөрүүч орж тоолохоо болчихвоо. Хүүхэд шүн гинэт чанга уйлах чинь эвгүй юм блэ. Таньдаг бөө ихтэрээ очсон чинь өмнө нь их олон хүн түрээслээд гэрийн бог гэх юм уу юу юм тэр нь их догшорсон байна гэж билээ. Хүүдээ хамгаалалт хийлгүүлж аваад одоогор гайгуул байна. Зунаас нүүндээ одоо ч өнөөхтөгөө хэвлэрсэн. Тэгээ иймэрхүү юм уншаад байхлаар цаанаасаа бүрний жихнээс итгэх гээд шүү. Жихнээс итгэх гээд шүү. Жанжин угаасаа эвгүй штэ ер нь гэж байна. Жанжин төрч өссөндөө тэр хавьд ер нь газар хашаа байшин зарагдаж байгаа болон түрээлж байгаа бол угаасаа л юмтай дөө. Манай арын гудам гэхэд маш том газартай нэг хашаа байдаг. Гүйтэлтэй гэж ярьдаг. Тэр хавийн том бөөнүүд нийлээд хөөж чадаагүй юм да. Тэгээд хэсэг хүн байтугай нохооч ордоггүй хашааг саяхан айл буулгаа түрээлчихсэн л байна лээ. Энэ мэтлэн зөндөө гэж байна. Бурхан минь Жанжин саримсны хонхорт анх айл болоод бөөн баяр нэг цэвэрхэн хашаа байшин хям түрээлс суваа. Тэгсэн бүр сүнс чөтгөртэй байшин түрээлсэн байвал яах вэ? Амьдралын минь хамгийн хүнд үе тэр байшинд өнгөрчээ гэж боддог доо. Ёстой аимшигтай мэдрэмж шүү. Одоо ч хаяа бодохоор бөө айц хүүц. Тэр хавь тэр чигтээ ер нь энерги муутай сүнс чөтгөр ихтэй гэлдэг юм билээ. Ер нь үр хүүхэд байтугай ирэмч хоорондоо таарахгүй шүү дээ. Хамаг юмаа гангааш сайтар утаж эргээд харалгүй бушуухан нүгээрээ амьдрал дээшлэх биш багаар уламд ордон ажил үйлс бүтэхгүй шүү тийм газарт гэж юм. Окей, ер нь бол эвгүүл юм. Тэгээ өнөөдөр хэдүүлээ гэрийн буугийн талаар ярьлаа. Та нарын талаар яриав шүү. Та нараас гадна жинхэнэ гэрийн буугийн талаар ярьсан шүү заяа. Тэгээд хүн болгон эртөө бүртгүүлээд лайка дараарай. Лайка дарахгүй бол гэрийн бууг чинь цухтаад явна шүү заяа. Гэрийн буугнуудаа аргад нэгнтэйгээ хүндэтгэлтэй хайрцсан. Энийг хайрал гоё эрэг энерги түгээцгээ. Тэгээд дараа имжлэхээр уулзлаа. Түр баяртай guys.